вебинар бэлдэж ирсэн байгаа. Тэгээд вебинараа тавхад хэлцүүлье. Манай багийн гишүүд бол эс хулам ахгүйл мөнгө заргал агмаа гишүүд байгаа. Уг оршин яалал гэдэг нь болохоор ингээд хинд юунд гэдэг ямар нэг зүйл юу байдаг. Тэгээд эндээ бичлэгээр дээдээ уг оршин бичсэн туу гэдэг байдаг. Туу үстэй бичлэгээр хатууд үсгээр үсэг буюу багаас садаар төгссөн өгүүлэг гэдэг агуулж бичдэг. Дөрөв үсгийг ишиг ба зөвлөлт үсгээр үсэг буюу эмнэлгээс төгссөн үгэнд агуулждаг. Жишээлх юм бол noloмд хаад гэх мэтлэг нэмэрхүү жишээнүүд ингээд алгаж бичдэг. Туу гэх тийм юм бичлэг ингэж бичдэг байсан. Тэгээд яагаад уг оршин үсгийг ямар нэг үгээр залгаж бичдэг юм анхаарах гэхээр ямар үгээр төгссөн үсгээр ингээд төгссөн байгааг нь сайн анзаарч чиглэхдээ ингээд багаас надад төгссөн байх юм бол туу бичээд эмнэлгээр төгссөн юм бол гэх зүйлээ зөвлөлийн үсгүүд ингээд алгаж бичгтээ анхаарах хэрэгтэй байгаа. Одоо тэгээд эмнэлгийн алгад ингээд хоёр тасгал бэлсэн. Уг оршин яалыг одоо бүгдээ мэдлэгийн баталгаад ингээд тэгээд одоо тасгал нэг нь болохоор энд байгаа үнүүдээс ингээд та нар ингээд аль нь туу хоёрын аль нь тохирох вэ гэх юм чинь тэгээд тасгал хоёр нь болохоор уг оршин яалгаар бүтсэн үгийг уруу олж бичиж шүү. Тэгээд хамтдаа уруу салаалаас учраас энэ болохоор зөв ихлээр үүснэ болохоор хэвтэй тийм юм чинь. Харин энэ болохоор улас гээл багарсад буюу хатад үсэх болох юм байна. Нойр гээл бас байна. Тэгээд бичиг гээл хурал гээл тийм болох юм байна. Тэгээд бүгд гээл дээр үсгэр эсгэртэйг төрсөн учраас энэ болохоор багасны буюу хатад эсгэр учраас бүхэн гээд зөөлөн эсгэр төрсөн учраас тэнгэр гээд ихшгээр төрсөн. Ихшгээр төрсөн учраас энэ хэрэгтэй